За сайн байцгаана. Би Герман Монгол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнарын дадлагын багш Хамболд гэж хүн байна. За өнөөдрийн хичээлээр хавтан гагнах гэсэн сэдвээр дадлага хичээл орно. За энэтэй холбогдуулаад одоо самбар дээр бичсэн зүйлээ тайлбарлая. За 135 болох дээр идэвхтэй хийн дор цул уртсаар хагас автомат гагнаар хийх гэсэн олон улсын болоод Герман стандартын тэмдэглэгээ. За 135 цифрээр. За цифрээр болон үсгийн тэмдэглэгээнүүд байдаг. За энэ дээр FF борвж. За FF нь болохоор босоо барил гэсэн үг. Борвж нь болохоор мөн босоо барил гэснийг илэрхийлж байгаа. Олон улсын стандарт. За өнөөдөр хагас автомат гагнаараар ийм үзэхээс гадна одоо хийний талаар бүгдээр ярилцъя. За маа буюу метал активны газ гэж. Энэ метал активны газ буюу метал дор идэвхтэй хийгээр гагнах гэсэн. За идэвхтэй хий 135-аар тэмдэглэгдэнэ. За инерти хий буюу миг. За энэ болохоор инерти хий 131-ээр тэмдэглэдэг. Метал инерти газ гэж хэлэгддэг. За инерти хий нь болохоор латин гаралтай үг. Энэ болохоор өөрөө бол латин гаралтай үг. Идэвхгүй сул дорой гэсэн утгыг бол илэрхийлдэг. Тийм учраас энэ хий бол идэвх султай хийн тооцогддог байна. За дараагийнх нь идэвхтэй хийн дор гэсэн 136 гэсэн цифрээр тэмдэглэгээтэй гагнаар явагддаг. Нутаг утсаар гагнах. За ийм төрлийн хийнүүдээр гагнахаас гадна бас холимог хийнүүдээр гагнадаг. Хэвчлэн за одоо аргон хийний талаар энэ инерти хийний талаар авч үзье. За инерти хий маань болохоор гели аргон гэсэн хоёр хий ордог. Тэрэлт нь ерөөсөө хоёр хий байдаг. За энэ эквивалент нь тэгтэй тэнцүү гэдэг байна. Энэ тэгтэй тэнцүү гэдэг нь юу илэрхийлж байгаа юм бэ? Тэнцүү чанарыг илэрхийлж байна. Тэнцүү чанарыг илэрхийлж байгаа гэсэн. За тэнцүү чанар нь тэг байна гэдэг маань энэ хоёр хийний аргон гели хоёр гэсэн хийний маань идэвх нь тэгтэй тэнцүүл гэсэн үг. Ерөөсөө тэг байна гэсэн. Ийм учраас энэ идэвхгүй хийндээ багтж байгаа. За гели хийний хувьд бол харьцангуй дангаараа хэрэглэгдэхэд бол нэвчих чадвар өндөртэй, дулаан дамжуулах чадвар сайтай. Аргоны хувьд бол эсэргээр. Аргоны хувьд бол дулаан дамжуулалт багтай, нэвчих чадвар багтай байдаг. За энэ хоёр хийний ялгаа бол өмнөд оршино. За хагас автомат гагнаар хийхдээ хөвчлэн холимог хийгээр буюу C1 гэсэн тэмдэглэгээтэй цэвэр нүүрс хүчлийн хийгээр гагнаар хийдэг. За дан юугаар инерти хийгээр гагнаар хийж боловч инерти хийний хувьд бол өртөг өндөртэй, зарцуулт ихтэй учраас инерти хийгээр тэр болгон хийдэг. Инертиг харин холимог хийг болгон ашиглан давхар ашиглах боломжтой. За аргон хийний хувьд бол цэвэр бага нүүрс төгсдган буюу ганц гагнахад зохимжгүй байдаг. Цэвэр аргон гагнаараар бол одоо өнгөт металл одоо гагнахад хэрэгэлдэг аргон хийг. За энэ хоёр хийг гаргаж авахын тулд ерөөс хүчээр төрөгч үйлдвэрлэх явцад энэ хоёр хий дагалдангаар гардаг учраас давхар гаргаад авчдаг учраас эдийн засгийн хувьд бол хямдралтай, харьцангуй аргон хийний хувьд бол үн өртөг багтай. Гелийн хувьд бол энэ бас зарцуулт ихтэй учраас бас өндөр өртгөөр бүтдэг учраас энэ бас хэрэглэхэд жоохон сайн талтай боловч эдийн засгийн хувьд бас үр өгөөж муу талтай. За аргон хийний хувьд бол дэлхийн агаар мандлын 0.93% эзэгдэг. Тийм ариун хий байдаг байна. За аргон хийг бол одоо ингээд ялгаж аваад ашиглахад бол ер нь учир дутагдал гэдэг юм байхгүй. Цэвэр ялгалтаар ялгаад авчихсан. Энийг бол аргон хий гели хоёрыг бол одоо 1900-аад оны үед бүрэн цэвэр ялгаж авч болж ирсэн байна. За одоо ингээд
автан гагнах дасгал ажилдаа одоо энэ зурган дээр танилцъя.